ноолуурыг зөвхөн тоо хэмжээгээр нь биш, чанараар худалдаж авах ёстой гэсэн эсэргийн зорилтуудын нэг юм. Ер нь ноолуурын худалдаанд оролцогч байхын тулд ерөөсөө л үзүүлэлт, шаардлага, чанар, стандарт гэдэг үгнээс бид нар хизээж бултаж болохгүй юм байна. Өчнөө хөрөнгөө зараад авч яхад тэр ноолуур чанартай байх шаардлагатай. Бодож ажиглаж байхад дээр үеийн нэгдэл одоо үеийн энэ шинэ маягийн хоршоо ноос өөр гарч харагдахгүй байна. Ноос ноолуураа маш гоё бэлтгэж өгж явах юм бол энэ ч бас улсуудад ачаал өгөхгүй бас цаашдаа ажлын үр хөтөл сайтай байх юм байна л гэж бодож байлаа. Тэл санааны ясны хамт олон бол үнэхээр одоо Монгол орны ноолуурыг дэлхийн бэрээнд болгоход нь одоо үнэхээр гүтэн зүтгэж байгаа хамт олон. Энэ бүх түүхэд өмсний үйлдвэрлэлээр нийлүүлж яана гэдэг бол малчин хүний, Монгол хүний одоо эх орон гэсэн сэтгэхгүй юм да. Өнөөдөр та бүхэндээ эргэн уулзч та бүхний шаргуу бүлмөр нөр хичээнгүй эрхэм үсэж чинь сэтгэлээсээ талархал илэрхийлэхийн ташрамд та бүхний хийж буй ажлыг олон улсын бизнес эрхлэгчид ажиллаж байгаа дэмжиж байгаа бөгөөд энэ ажлыг урьдчилахад үргэлжлүүлэн дэмжих бэлэн байгааг илэрхийлэх багш нар мөн сургалтанд оролцсон эмэгтэйчүүдээс ноолуурыг ангилан ялгах арга болон ноолуурын үн цэнийг нэмэгдүүлэх арга ухаан чадвараа дэвшүүлэх нь ямар чухал болохыг ухамсарласан тавлаа сонссон. Энэ Монгол ноолуурыг зөвхөн тоо хэмжээгээр нь биш, чанараар худалдаж авах ёстой гэсэн эсэргийн зорилтуудын нэг юм. Энэ онд эсэрэг болон эсэргийн гишүүн малчны байгууллагууд хийсэн томоохон ажлуудыг энэ нийлүүлэлтийн сүлжээгээр дамжуулан нийт 950 тонн балхаач ноолуур мөшгөл хийж нийт 59 малчны байгууллага манай гишүүнчлэгт ноолуураар бол овоглож байна. Гэхдээ бол ноолуурын одоо гарал үүсэл нь хаанаас ихэвчлэн байдаг вэ гэхээр Монгол орноос байдаг. Тэгэхээр Монгол орн өөрөө тэр чигтээ бид бүхэн болоод малчид, бог мал үржүүлэгчид, бод мал үржүүлэгчид бид нар бол малын эмчлэр мянган малын эзэд малчтаас ирсэн энэ түүхийн эд маань дэлхийн зах зээлд ямар гараар яаж дамжаад юу туулаад ирсэн бэ гэдгийг яг биднээс өөр хэн ч тайлбарлаж чадахгүй байх байсан. Монгол хүнээс өөр Монголыг сайн мэддэг, Монгол цус гүйж байгаа тийм хүмүүсээс өөр бол энэ асуудлыг яг хүний чихэнд бүр хүрэх хүн болгоны чихэнд ялангуяа энэ салбарт ажиллаж байгаа гадаад дотоодын бүх хүмүүсийн чихэнд хамгийн одоо оновчтой хүргэх зорилгоор бид нар энийг бол байгуулсан юм аа. Тийм учраас өнөөдрийн хувьд бол тогтвортой ноос ноолуурын эвсэл 100 гаруй олон улсын брэнд бид нар дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний 80%-ийг одоо хариуцдаг ийм олон улсын төв дамсан, улс дамсан компаниудыг болоод эвлэлтэн нэгдэн ажиллаж байна. Өнөөдрийн үйл ажиллагаа гадаадын компаниудаас болон дотоодын манай үйлдвэрүүдээс урамшуул шагналн мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр болоод та бүхний одоо гүйцэтгэлийн үзүүлэлтээр бас суурилсан байгаа. Гэхдээ эвслийн хувьд бол 17 оноос хойш Монголын хоршоодод, Монголын малчтад бид нэг тодорхой хэмжээнд болоод энэ урамшуулал шагналыг бол өгч ирсэн. 17, 18, 19, 20 онуудад бол тодорхой хэмжээнд бид нар энэ доктортой арга ажиллагааг та хүлээн зөвшөөрж тодорхой арга ажиллагааны төлөө зүтгэж явж гин гэдгийг урамшуулан энэ шагналыг бол өгч ирсэн. За тэгээд цаг үеийн онцлог болон эцсийн хэрэглэгчийн одоо хэрэглэгчэд дагаад зах зээл өргөж өөрчлөгдөж байдаг. Та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр зах зээлийн шаардлага бол өргөж шинжлэгдэж байдаг учраас тэр шаардлага нь бид нар ингээд тэр шинжлэгдэхгүй байх юм бол зах зээлээ бид нар бол алдах боломжтой гэдэг бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ шаардлагыг хангахыг оролдож зохих төвшөнд аажмаар дэвшил гаргаж чадсанаар тухайн хоршоо шийдвэр гаргах, гишүүн малчтайгаа хилцээр хийх, худалдаа авагчдын татах, зөвшөлдөх чадвар бас хэрэгдэг. Харин зах зээлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, худалдаа эрхэлж байгаа байсан хуучин хэв маягаа өөрчлөхгүй, шинжилгээ хийхэд зайлсхийх, хүндрэл бэрхшээлийг тоочж суух нь орлого нэмэгдэх, түүхийн эдийн чанар сайжрах боломжоос зогссон хэрэг болно. Тийм учраас бид нар өнөөдөр энэ суран цугларсан хүмүүс бол бүгдээрээ нийтийн сүлжээний одоо эзэд байгаа.
манай малчид байна, хоршоод байна, боловсруулах үйлдвэр, арилжаа эрхлэгчид, олон улсын компаниуд тийм ээ. Тийм учраас бид нэр давуу талаа баярлаа, давуу талаа тэмдэглээд харин сул талаа мэдэлцээд сул талаа аажмаар он жил дараалан 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн зорилтуудыг дүгндэг тэр жилдээ бид нар магадгүй манай Монгол орны 100, 200, 300, 500 хоршоодууд бүгдээрээ ижил төвшөнд хөгжсөн. Бүгдээрээ тэр хэмжээгээрээ болоод хамгийн чанартай түүхий эдийг бэлтгэж чаддаг. Үйлдвэрүүд маань ч гэсэн бол тэр хэмжээгээрээ дэлхийн хамгийн мундаг нийлүүлэгч болох байх гэсэн ийм мөрөөдөл гэх юм уу, ийм алсын хараатай явж байгаа. Энэ жилийн үнэлгээнд бол хоршоод өөрсдөө хүсэлтээ гаргаад өөрсдөө танаа байгуулгаад бид нар баталгаажуултыг авъя. Үнэлгээгээ хийлгэе. Бид нар доктортой арга аргачлалгаагаар ноолороо боловсруулах ийм төвшөнд бид нар хүрмээр байна гэдэг хүсэлтээ гаргасны үндсэн дээр энэ жилийн 92 малчны байгууллагыг бид нар энэ жил бүртгэж авч чадсан байгаа. Улсын хэмжээнд хүртэл ажиллаж байгаа ийм хоршоо байгаа. За гих мэдсэн түрүү нь одоо СФЭ-гээ зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцдог. Тухайн одоо сумын хоршооны дарга өөрөө л дангаараа гүгээд авах биш, хоршооны малчтаа өөрсдөө дагуулад удирдаа чиглүүлээд оролцоогийн сайжруулаа явж ирсэн энэ зүйлүүдийг за мөн энэ жилдээ бол хамгийн бага нэг зохистой дадлыг сайжруулахын төлөө ажил задсан ийм малчны байгууллага олгосон байгаа. Яадаг вэ гэхээр ноолор өөрөө уулуур хаагаас гаднах манай малажхан бүтээгдэхүүн дотор хамгийн их үнцэнтэй хамгийн ачаал бүтэлтэй юм түүхий байгаа тийм. Тэгэхээр энийг бид нар тэртээ дэргүй өссөн үсэг олон улсын зах зээлд гаргаж байгаа. Бид нар энэ жил ямар төрслийг нүүб санхүүжүүлж хийсэн бэ гэхээр энэ сая мөшгөх тогтолцоог аягүй сайхан тайлбарлаж байна тийм. Малчтын хотноос гарч байгаа ноолорыг үйлдвэр авч өртөг шингээгээд эцсийн хэрэглэгчд хүргэж байгаа эцсийн бүтээгдэхүүн болох тэр явцад ямар мөшгөлтийг бид нар хийдгийг, энийг яаж баталгаажуулдгийг гэдгийг Монгол улсын хүрээнд явагдаж байгаа мөшгөлт хийж байгаа байгууллагууд хамтраад мөшгөх тогтолцооны туршлага төслөж эхлүүлсэн байна. За энэ чанарыг сайжруулах шилдэг малчны байгууллагаар Завхан аймгийн Дөрвөжин сумын Завхан буурал хошоо шалгарсан байна. Баяр хүргэе бүгдээрээ. Завхан буурал хошоо манай хамт олонний байгаль орчин дээгдэх доктортой арга замаар мал аж ахуйгаа эрхэлж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх гэж хичээл зүтгэл гарган мандаанаа ажилласан тул чанарыг сайжруулах шилдэг малчны байгууллагаар шалгаруулан өргөмжлөлт болон 10 сая төгрөгийн мөнгөний шагналаар шагнав. Сүүлийн үед бол дэлхийн зах зээл дээр үндсэндээ бол ноолуур гэж юм үн төрж байна. Тэр тус тэгэхээр ер нь одоо малчны хотноос үйлдвэрлэгчээ дамжуулаад дэлхийн зах зээл дээр ноолуур гарах боломжийг бол нэг СБ-гийнхэн бэлтгэж өглөө. Тэгээд малчтайгаа бол ерөөсөө сургах, хоршоодыг сургах асуудал дээр СБ-гийнхэн бол маш их дэмжлэг үзүүлсэн. Тэгээд бидний гол шалгуур нь одоо дээшээ дэвших ер нь тэрэн дээрээ бас нэг ач холбогдол өгөх юм хүүхдээ бид нарыг бас нэг үнэлсэн байхгүй юу? Ер нь бэлчээрээ зохистой ашиглах дадлыг яаж эзэмших юм, ноолуур малажхуугаа яаж эрхлэх юм, ноолуураа яаж одоо зохистой ашиглах юм гэдэг ийм дадлуудыг бас зааж тэрнийхээ үндсэндээ үнэлж ирсэн. Тэн дээр сумын засаг дарга, хурлын дарга, тэгээд сумын нөгөө удирдлагууд, орлогч, тэгээд нөгөө тамгын газрын нөгөө байцаагч гэдэг ингээд тэр сумын засаг дарга тамгын газрын албатуудыг тэр сургалтанд суулгасан байхгүй юу? Тэгээ тэрүүгээрээ бас их ажил бүгдэл өгсөн. Тэгээд хүмүүс ерөөсөө за эн чинь ер нь ноолуураа бол биднэрт одоо хорчоогоороо дамжуулаад юу яах боломж юм байна гэдэг. Малын тавлаг байдлыг хангасан шилдэг малчны байгууллагаар Баянгор аймгийн Шинжил сумын Залаашин нэргээл хоршоо шалгарсан байна. 10,000 тонн өвс, боодол хэвэг, за 60 тонн хэвэг, хорголжин 40 тонн, улаанбуудаа 10 тонныг тус тусдаа хоршоондоо татан төвлөрүүлж, ковидын нөхцөл хүндрэлтэй байгаа үед малчин бодгоныхоо одоо гэртэн хүргэж өгч үйлчилж чадсан ийм гайхалтай ажлыг хийж Баянгор аймгийн эмчлийн ковидын болон цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал одоо аюул босоод одоо гар цохрол багтаагаар даван туулсан ийм шилдэг хоршоо байсан байна. Бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэх шилдэг малчны байгууллагаар Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын Явын булаг хоршоо шалгарсан байна. Бидний дараагийн шагнал бол JQ компани нэрмжит шилдэг малчин эмэгтэйчүүдийн шагнал байгаа. Гэхдээ доктортой арга замаар мал аж ахуйгаа эрхэлж нийгмийн хариуцлага хэрэгжүүлэхэд чухал зүтгэл гарган манлайлан ажилласан тул шилдэг малчин эмэгтэйгээр шалгаруулан өргөмжлөлт мөнгөний шагналаар шагнаваа гэсэн байна. За доктортой ноос ноолорын эзлийн тулын дарга Чарльз Хаббард гэсэн гарын үзэгтэй өргөмжлөл байна.
Тэгээд энэ үйл ажиллагаанд урьж оролцуулсан энэ байгууллага мөн намайг нааш явуулж өгсөн хоршооныхон тэргүүлэх гишүүд дарга нартаа бүгдэнд нь маш их баярлалаа. Үнэхээр гоё байд юм байна. Эхнээс эцсийн цэг хүртлээ явуулж гаргаж байгаа энэ бүтээгдэхүүнтэй өнөөдөр танилцлаа. Маш гоё юм байна. Бүгднгийнхэн зургийг нь дарж явлаа. Аваачч малчтай танилцуулсан гишүүдтэй өдрийн үйл арга хэмжээ маш сайхан болж байна. Хоршоо байгуулагдсанаар одоо тэгээд энэ сум орон нутагтаа бас хэрэгтэй зүйл хийж байна. Энэ бэлчээрийн менежментийг, бэлчээр хуваарлтыг нь манайхан сайн хийж чадж байгаа. Өмнө тийг ноолор тэр дундаа манай өмнөдгөрийнх чинь бүр нарийн дордог, бүр сайн чанарын ноолор тийм нэг хэдэн хувийг өвтөж гэдэг үлээ тий. Хамгийн дээдлэн юм шиг л шүү дээ. Энэ хоршоонд л өгч ивэл хэрэгтэй. Удаа дараалан үйлдвэрүүдэд ноос ноолуураа өгж байгаа. Янз бүрийн сургалтанд малчтайгаа их хамруулж байна. Одоо энэ мянган эмэгтэйчүүдийн сургалтанд ноос ноолуур ялгах сургалтанд бас 15 эмэгтэй оролцсон. Тэрнээс нь би шалгар шилдэг эмэгтэйгээр шалгарсан. Тэгээд тэр сургалт маань маш их үр дүнтэй, малчтад бас их маш их хэрэгцээтэй, өгөөжтэй сургалт болсон. Ноос ноолуураа сайн чанартай бэлтгэж үйлдвэртээ өгөж, үйлдвэрээсээ цааш нь гадаад экспортлж байгаа энэ үед одоо малчит маань ноолуураа маш сайн бэлтгэж оруулах хэрэгтэй. Манай хоршоо уг нь маш сайн бэлтгэж оруулдаг шүү дээ. Маш сайн ялгаж, салгаж, өнгөөр нь ялган, дотор нь 2-3 ангилж ялгаж оруулдаг шүү дээ. Одоо тэрийг л залуу малчтаа сургалтандаа сайн амруулж авах юм бол энэ бүх юмаа сураад мэрэгшээд авах юм аа л гэж. Чадамжид суурилсан сургалтын эрхийн бичиг мөнгөн шагналаар шагнаваа гэсэн байна. Уучлаарай би нэг жохон юм нэмээд хэлчихье. Баруун хязгаараас зүүн хязгаар, өмнө говьроос бүр хойшоогоо сэлэн дээр нь бүр Английн багаас хүн орсон ийм нэг удаагийн сургалтын дээр хэл баруун зүүн гэх мэт тийм ээ хэр хязгааргүй ийм орчинд бид нар энэ цахим хичээлийг хийсэн юм онцлогтой байгаа. За тэгээ манай сургагч багш нарын дараагийн үүрэг бол одоо 9 сараас эхлэхэд ингээд та бүхний ард байгаа. Ингээд нийт хоршоодод тийм ээ эмчлийн ноолор бэлтгэлд амжилт үзүүлсэн, за зохистой дадлалд амжилт үзүүлсэн бүгдэнд нь баяр хүргэе. Ноос ноолуурын эвслээс удирдан зохион байгуулж энэ Монголын стратегийн маш чухал бүтээгдэхүүн болсон ноолуур бэлтгэдэг малчид түүний нэгдсэн байгууллага хоршоод ноолуур боловсруулах үйлдвэрүүд за энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг хамт уулзуулж энэ одоо ажлынхаа үр дүнг ярьж бас тэргүүний хоршоо хүмүүсээ урамшуулсан юм сайхан уулзалт боллоо. Бид өнөөдөр нэг уулзалт арга хэмжээ юм шиг боловч энийг ер нь Монголын ноолуурын бүтээгдэхүүний ирээдүйн хандлага ямар байх нь вэ? Ер нь бид цаашдаа яаж хамтарч ажиллах ёстой юм? Дэлхийд Монголын ноолуур гэдэг энэ брендийг яаж одоо өндөр түвшинд өргөх вэ гэдгээр нэг ярилцлаа юм сайхан уулзалт боллоо. За би Өмнөг аймгийн Номгон сумын ёсын систем хоршооны дарга Батгтдаг гэж юм байна. Тэгэхээр бид нар одоо Батгтай ноолуурын эвсэл олон улсын байгууллагатай хамтарч ажилласнаар энэ өнгөрөгч сар тахал цаг агаарын бас хүнд бэрхшээлтэй энэ үеийг бол бас малчидаа сэтгэл санаа болоод мөн одоо эдийн засгийн хүрээнд Монгол ноолуурыг одоо олон улсын төвшөнд чанартай бэлтгэх энэ үйл ажиллагаанд бас төвтэй сайн оролцлоо. Тэгээд сум орон нутгийнхаа нийт одоо Ямаан сүргийн хоршооныхаа гишүүдийн Ямаан сүргийн үйлдвэр ухсаа чанарыг 5-6 жилийн 7 жилийн өмнөөс одоо сайжруулж гарсны үр дүн тэгээд ч бас Монголын говь нутгийн Ямааны ноолуурын үн чанарыг одоо хөдөлмөрлөл малчтын хөдөлмөрийг одоо доктортой ноос ноолуурын эвсэл олон улсын байгууллагаас одоо үнэлж
энэ үйл ажиллагаанд одоо энэ малчтыг хийж хөдөлмөрлөж байгаа энэ сайхан амжилтыг нь 130 гаруй үзүүлэлтээр шалгарч сум орон нутгийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн энд одоо идэвхтэй сайн оролцож идэвхтэй сайн оролцож бас энэ үйл ажиллагааны үнэлгээг одоо үнэн бодит зөөр гаргаж малчтын хөдөлмөрийг маш сайн үнэлж ингээд Монгол бэлчээрийн мал аж ахуйд ургамалтай үндэсний тийм одоо сайхан уламжлалт мал аж ахуйг үн ноолоор нь ямар чанартай байдгийг энийг гадаадд яаж гаргаж болдгийг энэ мөшгөлтийн тогтолцоонд бас олон удаагийн сургалт зохион байгуулж ноолуурыг чанартай бэлтгэх сургалтыг одоо зохион байгуулж мянган малчин эмэгтэйчүүд сургалтаас манай сумд оршоонд одоо 15 эмэгтэй тэр 15 эмэгтэй маань цааш дахиад 30 эмэгтэй сургалтыг зохион байгуулах энэ үйл ажиллагааг би өөрөө бас насан туршийн боловсролын багшийн ажлыг давхар үр гүйцэтгэдэг учраас энэ миний бас нэг үндсэн ажил болж энэнийг цааш нь дамжуулснаар энэ жил одоо манай оршоо уут ноолрын сав баглаа бодлыг манай амгалан одоо бас идэвхтэй сайн зохион байгуулж энэ сар тахлын 20-т үед материалаар нь хангаж угаад айл болгоныг одоо чанартай ноолрын уутаар оюулж тэрийгээ бол цааш нь савлгаа хийж за улсын үйлдвэрүүдээс хамбагт Кашмир үйлдвэрийг сонгож манайх одоо энэ жил бол 60 тонн ноолрыг бэлдэж доктортой ноолрын өслийн хүчин энэ үйл ажиллагааг бол хоршооныхон зүгээс үнэлж хэлэхэд таатай байна. Тэгээд та бүгдийн бас цаашдын ажилд амжилт хүсье. Тэгээд цаг агаар одоо бас сайхан болж байна. Цаашаа цар тахал бас арилах байлгүй. Тэгээд олон улсын энэ үйл ажиллагааг дэмжиж манай говь нутгаас төлөөлөл ирсний хувьд бас амжилт хүсье. За баяр. За бүгдээ баяр үргээд өгөөрэй. Ер нь горшооны шугамар ингэж дамжуулт нийлүүлэлтэн дээр бол нэлээд онцгой ачаал хөдөлгөөн өгж ингэж ажиллаж байна. Хавар ноолуурн дээр бол бас бид нар бол яг малчтаа одоо үйл сургалт зөвлөгөөг нөгөө заагаад за та нар ийм чиглэлээр л ингэж л бэлдэж чинь хавархан ноолуурыг гээд бас ингээд энэ жил бол манай амжилттай бас 42 тонн ноолуур бол нөлөөлөх гişмар компанийнхантайгаа ингэж хамтарч бэлдэж ингэж энэ үйлдвэрлэлүүдлөө нийлүүлсэн байгаа. Тэгээд ер нь малчтын одоо өнөөгийн одоо толгоцсон асуудлуудыг одоо шийдэж ажиллахын төлөө бол энэ дотгодоо ноолрын эвсэл олон улсын байгууллага бол нэлээд дөрвтэй ажлыг хийж ингэж байгаад нь бол үнэндээ талархууштай байдаг. Урд өмнө хизээч хамт олон шиг яг энэ ноолрыг мөшгөх золдон дээр дэлхийн зах зээлд гаргах энэ том утгаалгыг нээж өгсөн одоо байгууллага байхгүй байсан. Сэтгэл санааныс хамт олон бол үнэхээр одоо Монгол орны ноолуурыг дэлхийн бэрээнд болгоход нь одоо үнэхээр гүтэн зүтгэж байгаа хамт олон гэж би ойлгодгоо. Тэгээд эднэрийн ажил амьдрал одоо бүхий л одоо хамт ажиллагаа хийж байгаа малчид одоо бүхий л энэ холболтуудыг хийж өгж байгаа энэ одоо энэ олон талын энэ төлөөллүүдэд бол одоо гүн талархал одоо илэрхийлье. За энэ шилдэг залуу малчин гэсэн шагнал байна. За